Хортой стероид бичлэг дээр гардаг шиг зүйл Монгол хүнд тохиолдсон учраас энэхүү бичлэгийг яаралтай оруулъя. Анхны курс түүн дээр гарах эрсдэл, сөрөг нөлөө, ориг хөл хэрэглээ, түүний үр дагаврууд гээд бүх зүйлийн талаар ярьсан байгаа. Тайм кодтой учраа өөрийн хэрэгтэй хэсгээ сонгоод сонсоод аваарай. Кевин Левроны бичлэгийг хүлээж байгаа хүмүүс байгаа. Дараагийн дугаарт түүний тухай орох болно. Энэхүү бичлэг 1000 лайктай болвол апплод хий. Та бүхэн лайка бити харамлаарай. За энэ удаагийн дугаарыг бол би бол яаралтай дугаар гэж хэлэх гээд байна. Яа тэгэхээр саяхан нэг тийм кейс гарсан. Чи санаж байгаа бол би урд нь нэг хортой стероид гэдэг нэг бичлэг хийжсэн шүү дээ. Яг тэрэн дээр гардаг шиг кейс манай Монгол хүн дээр ерөөхдөө гарсан. Одоо яар шархан ингээд бүр амар идээлээ тэнгуутаа наад шарсан цус гоожоод идэ мэдэн гоожоод путуулгатаа наалддаг маалддаг гэдэг. Яг тийм кейс гараад тэгээд тэр хүн Монгол хүн гэсэн тийм. Монгол хүн. Монгол хүнээс авсан. Монгол хүн. Харин би тийм учраас энэ сэдвийг ойлаа бас яаралтай ярих гэж бодлоо. Анхны курс. Тэр бол бас анхны курс. Анхны курс байсан юм уу тийм. Анхны курс. Тэгээд чамд ердөөс ямар курс хийсэн болов? За яг бүр details нь бол би ярмаг өндөр бол нөгөө хөвөний нөхцөлөөс тийм. Яг ямар курс, ямар газраас яасны хэснийг бас ярьж ярмаар байна. Олон тэгтээ бодсон юм. Нэг дор. Гүү. Нэг тэгтээ өндөр дооцтой. Гүү. Бас үгүй. Тийм үү? Бас үгүй. Зүгээр ингийн ердөөс. Тий. Анхны шатны хүн хэрэглэхтэй хэмжээнд байсан уу? Бас хамаагүй. Бас хамаагүй ярьж. Би өөрөө амир нэг ягаад вэ? Яг л сонирхолтой болсон шүү дээ. За. Итгээд надад таниад юм болж байгаа тийм. За анхны курс одоо хэрэглэх гээд сонирхоод байгаа хүмүүст хоёлаа яриа үе гэж бодлоо. Нэг тийм сурчлагын маягаар хэлчих тий. Сурчлагаа биш уучлаарай миний нэг алчаар сургамж өгөх маягаар. Сургамж өгөх маягаар. Тийм миний буруу миний монголч юм уу шүү. Би нэр dark side буюу ингээд хар тал руу тий яагаад орсон бэ? За чиний хувьд? За миний хувьд анхны тэмцээнээс болоод бас нэг тийм яаж карьерээ бодоод яасан. Анхны тэмцээнд бас яг орхоос өмнө би чинь 4 хагас жил хичээл та хөрхөө бас тий нэг өөртөө ихтгэлээр тал байсан. Би дандаа хавайд ажиллаж байхад нэг допингтэй хүмүүсийг харахад ингээл тийм бас нэг натурал хүмүүс яадаг лээ тий. Ингээд нэг бол юу ч болохгүй тий хэрэггүй мэргүй л яриад байсан. Би үнэхээр л анхны тэмцээнд ороод ердөөс манай хавайд дээр хичээлдэг хэдхэн сар хичээлдэг цаал байсан. Тэгэл манайхаас алуу болвол би хавайд хичээлж байгаа л тэгэл дараад нь би нэг тэмцээн орсон. Хэдэн сарын дараа ч хэлнэ хэдхэн сарын дараа. Тэгсэн чи миний нүү 4-5 жил хийжсэн юм бол зүгээр нэг хэдхэн сарын бараг 1 жил 2 сарын 3 сарын дотор үүсч байгаа юм чинь намайг бүр тусцсан юм чинь гэд боддоо. Тэгээ би анхны тэмцээнд орохдоо нэлээд шантарсан. Яг тэгвэл би ингээд удаан хичээгээд зүтгээд ахад зүгээр л нэг хэдхэн сар хичээсэн хүмүүс миний урдуур орж байгаа гэдгээл тэр үед ойлгож юм чи за энэ нийгэмдэр байна тий энэ стероид гэж юм нэлээд хүчтэй юм байт юм ингээл тэгэл би орж исэн. Тэгтээ би яг бас нэг талдаа бас өөрөө ген муутай ойлгомжтой. Би нөгөө юу штэ булчингийн ургуулдаг мястатын штэ тий. Мястатын өндөр ялгардаг юм шиг ихэд царуулж миний масс авахтаа нэг амар саавдгүй гэж бодож чи миний хувьд би л авдагтай мэдгүй. Би 4-5 жил юм нэлээд том байсан 90 кг-тэй ч гэсэн тэгээд гоё тийм боо тий. Тэрнээс хойш би өөрөө илүү хичээгээгүй болцсон. Яг бизнесээ бодоод тэгээд нэг одоо тэмцээн орхицсан байгаа. Тэгээд одоо нэг би 13 жилдээ явж байна. Тэгээд би 87 кг-тэй заасан жоохон фит битэл нэг байх хичээж байгаа. Тэгээд би за анхны цагтлаа тэгээд би эхлэхдээ нэг пропионат биш сустанор хийсэн. Тэгээд сустанор хийсэн. Яг тэгээд би интернетээр уншихаар хамгийн нөгөө хор багтаа ийм гэж допингийн төрөл гэж үзчихсэн 4 тестостерон 4 эстерт те урдан удаа дунд хэмжээ задардаг шүү дээ. Тэрийг хэрэглээд тэгээд нэлээд сайн үр дүн гарсан. Анхны цайкл дээр нэлээд сайн үр дүн гарсан. Тэгэхээр тэр үедээ би амар цэвэр хоол идчихсэн ч гэсэн хитрхи калори хэтрүүлээдсэн байлаа. Тэгээд ойлгомжтой нөгөө уншиж байгаа мэдлэг авч байгаа газрын хүний бие организм минийхээс өөр би тэрийг ойлгохгүй зүгээр нөгөө хүний чинь дагаад яг өөрийнх нь биен дээрээ зар 2 кг 1 кг биен дээрээ 3 хагас уурга аваа. Тэгээл нүрс одоо 1 кг биен дээрээ 5 хагас аваад тосоо бол ердөөсөө 1-ээс 1.2 г тосоо аваад гэсэн чинь би баалкинг хийсэн ч гэсэн нөгөө ойлгомжтой усан мас хавганцаа амар тэмдэгтэй том болцсон. Ердөөсөө миний өмсчихсэн өмнөд чинь бид ч тийм том байгаагүй юм чинь. Миний өмнөд ингээд бодголмуудыг байрж ихсэн. Тэгээд амар гоё тийм
тийм илүү өөртөө ихтэй л болсон юм шиг би санагдсан. Хүнд ч ингээд контакт үүсгэхээр багш хүн чинь бас яг хөө би тодорхой үед фит байсан ч гэсэн гэхдээ нөгөө тариа хэрэлж байгаа заалан дээр тамирчин байх багш залуучууд шүү дээ. Тэр шиг байж чадаагүй. Тэр өөрөө тийм болчоор ердөөсөө мэдлэгт байгаа. Тэ ердөөс хажууд нь нөгөө би ягаа болохоор хүмүүс надад амар тийм хандлагатай амар шал ондоо болсон. Тэгвэл нөгөө хүмүүс чинь бас нэг юм яриад хаад нөгөө би чинь тэр үед нэг амар том юм зогсоож байгаа гэж асуучтай. Ер нь бол ихэнх хүмүүс яг чинийх шиг шалтгаанаар ерөнхийдөө тийм ердөөсөө их юм орд. Биеэ хөгжүүлээд за тэр нь бол тодорхой хэмжээний ашиг надад авчирч өгнө гэж бодож орцоож байгаа. За энэ бол нэг басны одоо нэг шалтгаан байх юм шүү дээ. Зөвхөн тохиолдол хамгийн том шалтгаан нэг нь шүү. Тэгэхээр за чи натурал байж байгаа жоохон өөрчлөлтөд ирсэн чинь ер нь одоо мөнгө орлогын хувьд бол нэмэгдсэн үү? Ердөөсөө яг шууд бол биш. Шууд бол биш. Тэгтээ яг шууд ингээл тарчаал ингээл болол бас ингээл мөнгө олоогүй л дээ. Яг бас нэг талдаа би бас хөдөлгөлт бас байсан хөдөлгөл бас байсан. Яг л би чи нөгөө тэр үед яг тарж эхлээд тэрнээс хойш жоохон өмнө би нөгөө юугаа хийж эхэлчихсэн нөгөө Mongolian personal trainer гэж нөгөө пэйж нэгээ тэгээд нөгөө бичлэг хийж ихсэн. Тэр амар нөлөө бас гаргасан. Монгол тэр үед чинь хэн байсан? Нөгөө Angel Pride, Билгүүнээс нөгөө доктор Билгүүн тэгээд нэг фитнес байсан л та. Тэд нар байж байгаа л тэгэл би одоо үлдсэн ба тэрнээс баг юм хийдэггүй гэж би сурахта доктор нэг л ном бичсэн тэгэл нэг бичлэг хаяа хийд юм байлаа. Тэгтээ нэг амар тийм сүртэй юм хийхгүй. Тэгэл би л үлдсэн байгаа яг тэрнээс нэг нь. Тэр сошиал медиа гэхдээ надад хамгийн их бас гадна бийдэж ясан. Бас нэг сошиал медиахаар илүү тийм надад бас юу байсан ч магадгүй. Тэр би итгэл үнэмшил тийм төрөлтөө тийм би тийм наад шиг ингээд хөвчлөлтөө бидээ бол яг. За ийм шалтгаанаар ерөнхийдөө их хвчлэн анхны курсээ хүмүүс хэрэгэлцгээд юм. Тийм. Тэгэд за үшин юм хэлж байгаа. Тэгэд залуучууд одоо ингэж бодвоо. Энэ тарчаад мөнгө олдог гэж бодгоо гэж битээ тэгж бодороо тийм байхгүй шүү. Надаас илүү олон удаа аварганууд олцсон залуучууд ийм мундаг хүмүүс байна шүү дээ тийм. Миний түвшин дээр одоо баг ингэж 5 фитнестэй ийм юм олон гэж баг фитнес бүгдээр ихэнх нь топ тамирчин байхгүй. Үнэгээд тийм үстэй. Одоо яг би Монголын фитнесийн би өөрөө нэг супер магтаагүй дээ. Гэхдээ яг ингээд яг боддоор би өөрөө бүтээж байгаа юм чинь байж байгаа юм чи. Одоо бид нар миний 5 дахь фитнес дээр сууж штэ тийм үстэй. Бүгдээр нь нуурга зарна. Дахиад нэг өөрөө дэлгүүртэй байгаа. Тэгээд утсын брэнд гаргасан ингээд олон юм жаа. Тэр бас хөв хүний бас нэг тийм бас чадвар байх хэрэгтэй гэж бодож байна. Хэд мянга тарьсан ч гэсэн шууд мөнгө нь ороод тийм ингэнэ гэж байхгүй шүү. Тэрнээс хойш тийм тэгж бодож болохгүй шүү залуусаа. Тийм. За нэг хүн шийдчихлээ гэж бодъё. Курс явахаар. Тэгэхээр юу юунд анхаарах вэ? Эсвэл эхний ээлжинд ямар шинжилгээ өгвөл зүгээр вэ? Тийм ердөөсөө ерөнхий цусны шинжилгээ байна шүү дээ. Тэрийг өгнө дотор суулнуудаа тий дотор 5 эртмүүд байдаг шүү дээ. Бамба югаас үзүүлэн бамба эртмүүд чинь террозинтэй ялгаатай шүү дээ. Түр болчоор хаас үзүүлвэл зүгээр тий. Илэгний бүх одоо тий чинь дотор одоо эртмүүд үзсэн. Тэгээд тестостероны даавруудаа ердөөсөө ихэнх нь LH, FSH нөгөө пролактин нийт тестостерон үзсэн дээр ах тий. Тэгэл ихэнхийн үзвэл ихэндээ болно. Яагаад гэвэл ихэнх basic нь гараад байна шүү дээ. За би эхлэхээс өмнө ийм байсан. Миний эрүүл байдал ийм байсан гэдэл үзэж шүү дээ. За саяглаа ихэнд яваад за нэг саяглаа явсангийн дараа шууд шилгээ өгчихгүй те. Тэгээ харахгүй ямар барьцаатай байдیں۔ Те. Миний алаад хэр өндөр байна, аспат хэр өндөр байна те. Нөгөө юу амилаас шүү дээ. Нөгөө юунаас шэсэднэс уурганы хэмжээ. Угаасаа уурганы хэмжээ бол ердөөсөө бас нэг анхаарал бол уурганы хэмжээ эрүүл хүнд ч гэсэн спорт хичээлж ивэл 72 цагийн дараа одоо спорт юм уу 7 өдрийн дараа бүр үзүүлэлт ердөөсөө креатинин багасдаг. Яг л бэлтгэн дараа нөгөө илүү креатиныг болцсныг үлэнд ялгардаг. Тэгэхээр дандаа гардаг. Спорт хичээлд хинхэн л хүнээсэд. Тэгээ шингээ бол 7 өдрийн дараа спорт хичээсийн дараа үзүүлэл хүмүүс за хамгийн багадаа 3 хоног 72 цагийн дараа үзүүлэлт илүү нарийн шинжилгээ гардаг шүү дээ. За тэгэл тийг бүгдээр үзэл за би эрүүл байсан. Цагийн дараа юм байна те. За одоо би юу ямар үржтэй хараад тэгэл цайглын одоо тэр нөгөө ганатропин явна, кломифен явна. Одоо бүр өмнө юу байсан шүү дээ нөгөө эстроген дардаг нөгөө провиронес нь тий. Провиронес нь тэгээд өөр нэг юм байсан юм аа. Нэг хэдний юу нэрээс одоо нэгтдээ орчин үеийнх нөгөө тэрийг хэрэглэхэ болсон. Летрозол тэгэл нөгөө юугаа хэлдэм блэ.
Letrozole тэгээд нөгөө нэрийг марч. Тэгтээ letrozole tamoxifen ч бүр олцгүй болсон шүү дээ одоо. Clomiphene угаасаа хэлж байгаа нөгөө наад чинь нөгөө тархины үйл ажиллагаа LH лөө LH FSH хоёулын эсрэх ердөөсөө л ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр тим шинжилгээнд өгч дараад нь нөгөө basic луга өөрийнхөө даавруудаа дотор эртмүүдээ цусны бүлгээ ингээд босон бүлгээг нууцлаараа цусны одоо шингээ одоо өтгөлтэйсэн те одоо өтгөлтэй те жоохон цус чинь жоохон одоо токсик болсон байсан дотор болохгүй байсан. Тэр бүх юм сэвэрлээд PCT тэгээд PCT бүрэн сайз болвол тэгэл сайн л гэсэн үг шүү дээ. Эрүүл болсон. Гэхдээ яг нарийн талаар яг эрүүл чи өөрөө хэлээдсэн сүлд даавар бол хитэж буцаад одоо даавар буцаад идэх заах. Тэний талаар бас ярина л та. Хитэж сайн хэлчихгүй. За эхний ээлжинд бол заавал 5 даавраа үзүүлэх хэрэгтэй, тестостерон үзүүлэх хэрэгтэй, элэг өөрөө шалгуулах хэрэгтэй. Ходоод нойр улчирхай энэ төр эрүүл байх эсгээ бас үзэх хэрэгтэй байна. За бидний үед болохоор Монголд тестостерон даавар авдгүй байсан байхгүй шинжилгээ. Авдгүй байсан. Ерөөсөө авдаг газар байхгүйсэн. Одоо л сүүлд нэг л амар. Одоо бол бүх лабораториуд авч байгаа шүү дээ. Тэгээд тэр үед бол одоо миний хувьд бол бас тийм зүйл болсон л да. Анх ямар байснаа би бол одоо яаж мэдэх болгүй тийм. Тэр жам боломж байхгүй. Миний одоо байгалийн тестостерон хэд байсан одоо би одоо би бол мэдэж байгаа. Би байгаа. Би хавайд баалчаад нэг удаа. Тэгэхээр хожим үн би нэг үзчихсэн юм аа. Нэг нуруу нэмжсэн нэрийг яриач би тэр үнд нэг дуруудаа биш. Нэг нуруу нэмжсэн маань гар. Тэгээд ахын дөө ийм үзчих ийм газар тийг үзчихгээд би өөр нь асуужсэн. Тэгэл би тэр үедээ тохойд тасрал ганц үзчихсэн. Тэгээд би тасрал доор. Оо ёстой юм уу 8-д л нэг санагдчихсан. Гэхдээ доор хэмжээ байсан гэж би санаж байна. Тэр үед гэхдээ бас нэг юм байгаа тий. Би тэр үедээ хавайд амар удаан цагаар ажилладаг байсан. Удаан хугацаанд ингэж ажилласан байсан. Хүн чинь ойлгомжтой тий мөнгө бодоод ажлаа бодоод тэгээд нөгөө ирээдүйд цаашлах гээшлэх гэж амар их ажилладаг байсан. Би өдөрт нэг 14 16 цаг бараг ажилладаг байсан. 14 уучлаарай. Өглөө 6-аас босоод өдрийн 14 хүртэл ажиллаад тэгээд дараа нь 3 цаг завсардаг гэсэн баха. Тэгээд дараа нь дахиад 17-оос орой хаах хүртэл тэгээд ингэж ажилладаг байсан. Тэгээд нөгөө 3 цагийн завсарлаа шүү дээ. Тэр цагаараа би бэлтгэлээ чинь тэгээд дараагийн өдрийн хоолоо бэлчин усанд орчин тэгээд шууд буцаад ажиллагаа буудаг гэсэн. Тэгэж би амар удаа ажилладаг гэсэн. Тэгээд л ойлгомжтой бас нөгөө багш хүн болохоор орой ингээл бүм гээл те ороод орлого орох нөгөө амар байг чимэд гадар орох тарих амар удаан зүрх амардаг тайвширч шүү дээ. Тэгэхээр би нойр авч чаддгүй амар удаан хугацаад. Тэгээд би хавайд амар их ус унсан амар ядарсан байсан үе. Тэр үед ойлгомжтой ми кортизол гормон амар бас ялгараад миний би ядарсан даралгаа буурсан байсан. Тэгээд би тэр үедээ шилгээ өгсөн болохоор миний даавар нэлээд буурсан байсан байж магадгүй те. Даавар чинь байнга нэгдэх хэмжээнд байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тестостерон бол дээш доошоос авдаг гэсэн. Стресс үед бол доош. Яг тийм. Амарцсан үед бол дээшлэн. Яг тийм. Тэгээд нөгөө бас яриад ихтэй нөгөө хаяа хүмүүс ч ингээд офис дээр ажиллах хүмүүс нэг ядарсан үеэр ингээд их нэртэй ингээд яаж чаддаг стресс ихтэй үед угаасаа л хэцүү шүү дээ. Тийм биз дээ. За шинжилгээнүүд өгчлөө бүх зүйл сайхан ирүүлээ те бүх юм окей байна. За юунаас эхлэх вэ? Одоо эсвэл ямар брендийг сонгох вэ гэдэг асууж байна. Ориг хөлөх мөлөх гэж яриад байгаа шүү дээ. Бүгдээрээ л болох шүү дээ. Underground чинь ориг гэж байхгүй шүү дээ. Ориг чинь хөл бус болохоор ердөөсөө оригинал одоо Nike Boots шиг ингээл оригинал Boots-ийн газар оригинал Boots авна биш. Бүгдээрээ л underground. Ямар ч нэг тийм оригинал юм гэж тариа одоо допинг төрлийн юмнууд байвал гэдэг л нөгөө юу лээ ретаболит гэдэг лүү тийм эмнэлгийн жураар нөгөө юунаас одоо тестостерон даавар дутлагтай хүмүүс үндэ шүү дээ бас эмнэлгийн жураар авах боломжтой тэр тэгтээ яг баталгаатай л яг эми сангаас авч байгаа болохоор тэр бол баталгаатай оригинал гэж үзэж байна өсөлтийн гормон ч гэсэн яг тэгээд нөгөө инсайн шүү дээ инсулинаас тэр бол ерөөсөө underground-ээр инсулин зардаг байхаа юу зарах тийм амар их одоо юу тоо тэгээд нөгөө юмнаас л авна юу гэсэн эми сангаас л авч ивэл ердөөсөө оригинал төр бүтээгдэхүүнүүд ээж болно. Тэгтээ өсөлт бол зардаг юм. Жинтропин, янз янзын тийм генотропин янз янзын бүх юм бол одоо зардаг. Тэгтээ наад чин за нэгдүгээр хадгаламжийн одоо журнал нөгөө
доор нэг хөлтөө жоохон хүүтэн газар байх. 2-8 градус тат. Тийм байх газар байх хэвээр. Тийм газар хадгалсан ч гэж та нар мэдэхгүй, дотор нь ямар ч юм хийсэн ч гэж мэдэхгүй. Та нар төслийн гормон амлцсан бол дотор нь зүгээр нэг пептид чиж болно, юу ч хийж болно шүү дээ. Та хизээч шалгаж боломжгүй болохоор энэ бүх юм бол подолын гэдэг те андерграунд яг тийм бүтээгдэхүүн. Төслийн гормон дөр бол аюу хөлөгдүүлдэг. Тийм амар хөлөгдүүлдэг. Тэгэхээр амар эсэлтэй тий. Тэгэл яг чиний одоо нэг дээр батгалжуулсан залуу гэдэг байгаа тий. Тэр чи андерграундаар л авсан боломжтой. Тэгэл ингээ батгалжуулсан нэг рак зүгэл нэг дотор болохгүй юм хийсэн ч юм уу. Энэ бол бас яг хүнд металл байсан ч юм уу тий. Тэрийг шинжилүүлж үзчихэж л мэднэ. Тэр чи одоо угаасаа боломж шүү дээ. Одоо хин одоо би энэ газараас авсан гэл ийм өөрөө тэгэл асуудал орно шүү дээ. Гадаад байдаг хүн тий. За би тариа авч исэн бол өөрөө ч Монголд байж байгаа гадагшаа очиод тий. Гадагшаа очиод хүндрээд тэр чин бөөн зардал мардал болоод буцаад ирж байгаа юм байна. За ориг хулих стероид гэж бол байхгүй шүү. Андерграунд гэж байна, аптеких гэж байна. Аптекийн. Яагаад андерграундд ордсон бэ гэхлээр Улсын холбооны улс, Хятад, Америк, Канада, Европын холбооны улс орнууд бүгдээрээ хуулиар хоригдсон учраас хориглоод хэрэглэгчд бол байгаа учраас энэ бизнес учраас за тэдгээр улс оронд байгаа подволд нууцаар үйлдвэрлэж байгаа. Ямар ч газар тэрийг андерграунд гэж хэлээд байгаа маа. Подволын стероид гэж хэлээд байгаа маа. Аптеких бол арай чанар илүү дээр клиникийн судалгаа хийгдсэн, арай цэвэрхэн байх ёстой. Яг бол асуудал үүсэх юм бол очих эзэнтэй ойчих айлтай гэдэг нь юу гэдэг лээ. За тийм байдаг юм шүү. Тийм угаасаа эми сангийн сертификат авсан болохотой газар очиж шалгуунд шүү. Нарийн байх хэвээр. Энэ имиж ороод зарж бол заавал хүний биед үйлчлэх хэвээр. 1 мг дээр одоо ретабилд хэдэн миллиграмм тестостерон давар агуулсан байх хэвээр. Тэрний бол ердөөсөө яг миллиграмаараа л байж гин. Ердөөсөө тийм доод дээж гэж байхгүй. Ердөөсөө ойлгомжтой наач. Хүний биед муу сураг нөлөө гарвал за бүтээгдэхүүний тухай үед шинжилгээг нь аваад болохгүй байц ч юм уу эсвэл илүү хэдэрхий өндөр тунгаар тий хүний биед сураг нөлөө гарах тунгаар хийсэн бол нэг боломжтой. Тэр хүн шүүх хурал зарлаж мөнгө буцаах ч юм уу эсвэл өөрийнхөө эрүүл мэндээр хохирсон мөнгө бардуулах боломжтой гэдэг байхгүй. Андерграундаас та нар яах юм? Яа вебсайт руу бичих юм бол Хочааны бодолт юм уу? Монголын бодолт юм уу? Хаана бодолт гэсэн нээж ойлгохгүй шүү дээ. Тэгэл цагдаа шүүх оролоод зарж байгаа хийж байгаа хүмүүсийн олчин болно. Тэгвэл тэд нар чинь шорон суун та нар мөнгө хийж буцааж авч чадахгүй хийзэж эрүүл мэндэ буцааж өөртөө авч чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Сохорсон бол тэгэл хэцүү шүү дээ. Тэгэхээр амар эрсэлттэй гэдэг байгаа тэр нь аахгүй тийм. Гэхдээ бүр юм пенцлиний шилтэй байгаа шүү дээ. Ихэнх нь тийм байдаг. Пенцлиний талсан дээр тэгээд бас арилгах зэск бол болсон. Тэгээд тэр чин болохоор тийм пенцлиний шилтэй энэ жинхэнэ оригинал стероид энэ төр гэдээ яриад байгаа байхгүй. Бүр инээ төрмээр зөө. Харин тийм. Яагаад ч тэ даавар гормоныг нэг юм шилтэй савн дотор чинь нэг соруулаад хийх зорилготой байхгүй. Олон ингээл хатгаал хийгээл тийм байхгүй шүү дээ. Ариун цэврийн хувьд бол алдна. Маш муу гэсэн үг юм. Тэнгуут ер нь бол аптекийнх бол дандаа ампултай байдаг. Ампултай. Дандаа ампултай. Ампултай ч гэсэн андерграунд зардаг. Бас байдаг. Тэр яг илүү ампултай андерграунд гэж бас байгаа. Тэр нь одоо жоохон арай жоохон level up. Андерграунд тийм жоохон хөгжсөн сайн ийзэн. Тэр чинь тэгэл ойлгомжтой. Дотор нь ердөөсөө яг одоо 10 мг шил дээр 1 мг дээр та 250 мг миллилитр 1 мл уучлаар би буруу хэлээд 1 мл шил одоо 10 мл шил дээр 1 мл шүү дээ цорхороо 200 мг тэр тестостерон яг агуулгдсан байна уу үгүй юу гэж хизээж мэддэхгүй. Тийм би миний хувьд бол яг ингээд яг юм анаграм дээр угаасаа би хэлдэг юм чинь те би үнэгээ шудраа хэлж байна. Заавал нэг тийм 80% тоталтай л гэж бодож би ашигладаг. Яг л энэ угаасаа хар ухаанаар хүн бизнес хийжвэл за одоо ингээд нэг 100 ампул хийх юмыг те за 110 120 ампул болгочих л та найрлын жоохон шингэ болгож. Тэр нөө 20 ампулаа илүү зарчаар ашиг нь гараад ирж байгаа юм. Тэгэл бизнес авахгүй. Энэ та нарт хэвчээж тэр шиг л ингээд хороол ингээд шалгадаг нэг тэмтэй одоо энэ 1 мг хэдэн миллилитр яг тэр 250 мг тестостерон агуулсан байсан байлгүй шалгадаг юм байсан бол за өөр хэрэг гэхдээ та нар хизээч чадахгүй. Ойлгомжтой. Хоосон
нэг бол дотроо бодистой гэдгийг бол шалгах боломж бол байгаа шүү. байгаа. Яаж гэхэлэр одоо тестостерон тарилаа очоод шинжилгээ өгч чинь тийм үү? Тестостерон шинжилгээ өгч чинь. Өсөлтийн гормон тарилаа очоод өсөлтийн гормоныхоо шинжилгээ өгч чинь. За тэгэж мэдхнэ шүү дээ. Дотор нь юм байна уу үгүй гэдгийг тийм. Тэгээд хамгийн өшөө инээдтэй нөгөө бар код бар уншуулад энэ ориг. Тэг QR-тай гэхэлэр ориг гэдэг. Яа, тэгэл одоо ориг болчихд юм байлээ. За би бас нэг фаны юм хэлье. Би ч нэг юм одоо K-Page жилийн нэг компаниар нэг юм авсан. Бар кодыг уншуулсан. Дотор нь тэр болон юу ах хэвтэйсэн. Нантад ах хэвтэн дотор нөгөө хекс гараад ирдээ. Тэр одоо яг үнэн юм уу үгүй юм гэж шууд надад тэр үеэс би угаасаа хутлаа л гэж мэдчихсэн. Яг хоо 20 хэдэн жилийн өмнө би бас яг хоо тийм байж магадгүй гэж тооч хин мэдгүй юм чи үн ороогүй. Гэхдээ сүүлд өрдөөсөө ингээд яг судлаад уншаад бодибилдингийн топ тамирчнаар ярьж байгаа подкаст шүү дээ. Бид нар шингээ шудрах ярьдаг хүмүүс зөндөө байгаа. Манай монголчууд л тийм ховор байдаг болохоор монголчууд гайхаад ээж магадгүй. Манай бас шудраг ярьж байгаа шүү дээ. Бас бод хүмүүс байгаа юу? Биш манах ард. Тийм ардын дээр байгаа. Тийм ард ямар шудраг ярьдаг. Гэхдээ өөр бусдад ховор шүү дээ тийм юм. Бараг байдгүй зүйл. Тэгэхээр би таараад яг хэлвэл нэг жинхэнэ оригинал байхгүй. Зүгээр аптек юм байна. Тэгэхээр аптек чинь бол эмчлийн жороор зардаг ямар ч нэг спортоор допинг одоо энэ пистач одоо тэмцээнд орох гэж байгаа. Тэр юугаар нь хичээж өгөхгүй шүү дээ тийм үстэй. Тэгэхээр ойлгомжтой хэцүү баталгаатай юм авъя гэдэг тэр эми сангаас лав тий эрүүл мэндээр хормор бол. Тэрийг хэлний курстэй ч юм уу тий. Эхний курстэй ядаж тий. Тийм. Тэгэл яаж болно. За тэгэл эхний зөвлөлөөр тэгэл би яг яриндаа уцал пропенат би зөвлөн. Яг наа асуултыг яг асуух гэсэн. За ингээд нэг молчлоо энэ тэндээ сайж байгаа түн амнаас сууж байгаа ч юм уу. Тий, пропенат тэнгууд сонголтууд гарч ирнэ тийм үү? Тестостеронууд мэдээж тестостерон байх хэрэгтэй. Тийм байх хэлээд. За тэгэхээр тэндээс ч нөө сустанон гэж байгаа. Юу гэж байгаа? Интат гэж байгаа, пропенат гэж байгаа. Деконат гэж юм тий. Тэгэхдээ нандролон пропенат гэж байгаа тий. Пропенат байгаа тий. За эдрээс л аль нь дээр вэ? Би яг зөвхөн хамгийн хурдан хөлбөр задардаг пропенат нь яагаад гэдэг вэ? Ямар ч шимжинд гараад шууд нөгөө хурдан биений цусны хүлээнээс гарчдаг болохоор хурдан зогсоож болно. Хурдан зогсоогоод гэлс тий арга хэмжээ авч болох зүйлтэй байхгүй. Яг нэг юм бол тэртэй юм байж болно нөгөө богинохон хугацаанд ойрхон тарьдаг болохоор жоохон хэцүү байж магадгүй. 2 хоног нэг удаа тий угаасаа 248 цагийн тодорхойлолттой байж тээ пропенат. Тэрэн дээр л жоохон тэртэйж магадгүй. Гэхдээ илүү аюул багтаа тий эрүүл мэнд илүү багтал эрүүл мэнд илүү сайн л гэж үзэж байна. Эрүүл мэнд сайн биш. Гэхдээ яг нөгөө миний хэлээд байгаа яг юм болвол тохиол гарвал тий энэ шимжээнд шууд бизнес гарах бол шууд арга хэмжээ авах боломжтой байхгүй тий. Удаан цуснд гүйлгээнд байгаа тул эмчилгээ хийх жоохон хугацаанд жоохон ажиллагдана гэсэн үг шүү дээ тий. Хамгийн удаан задардаг чи одоо деконат гэлөө. Үн деконат чи баг 8-аас сустанонд байна уу? Сустан дотор байдаг тий үн деконат. Тий. За түрүүний хэлж байгаа шиг юугаа сонгочих юм байна. За пропенат хөнөө за энэ тал миний хувьд бол энэ тач юм жоо урт эфир байл надад зүгээр санагдаад байна. Яг тэгэхээр пропенат хэрэглээр өвчлөн хүмүүс халуурах ч гэдэм үү. Тэнийг санаа биш рүү үүсгэж гэдэг юм уу. Тэгээд яг хойр ойрхон тариад байгаа учраас тэр нь одоо байнга л халуураад байнга л бисрүүтэл. Гэхдээ наа чи нөгөө хийж чаддгүй хүнээсээ ч бас болно. Эсвэл бол янз бүрийн реакц өгдөг хүмүүс байна шүү дээ. Тэрнээс харилцаа хийж болно. Янз бүрийн хүн минь. Миний хувьд бол яг ямар реакц байдаг. Яг хөө тэгээд бас тойруулаад явчихдаг болохоор одоо энэ бол дараа сурал нэг ингээл тойруулж хараас энэ ч нэг хоног хийгээд энэ ч нэг хоног дахиад ийшээ боцохтаа чи 8 хоногийн дараа хийхээр над хийсэх чи одоо нийлээ яасан гимтэл авсан ч гэсэн ингээд нөгөө жоохон хөрсөн ч гэсэн 8 хоногийн дараа над чи буцаад хий эмчлэгдсэн зүгээр ингээл яг зөвлөгөн болчдөг байхгүй. Тэрнээс хойш нэг амар асуудал биш. Тэгээд жижиг хэмжээгээр бас 1 мг чинь тэгэл нэг 2 хоног 1 мг хийх чинь бас нэг амар тийм юу биш л дээ. Тэр өндөр доз 3 мг том шипрэс 3 мг эсвэл 5 мг шууд бүхсэл хайдаг хүмүүс дүндээ л. Сайн инээдтэй төөхөд Монголд байгаа. Харшлаа энэ дээр бас үзүүлэх хэрэгтэй байна тийм яа тийм. Яг тэгэхээр стероид болохоор самрын тосонд найрагддаг пич байдаг шүү дээ. Пичний үрийн тос гэж байна. Тийм. Өсөө үзмний үрийн тос гэж байна. Янз бүрийн жимсний харшилтаа бол мэдээж бас магадгүй тий. Яг тарж болохгүй гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй байна.
За тун дооз. За пропионат юм байна. Ер нь ямар тун дооз? 250-аас 300 мг 7 хоногт л авч ивэл үдээс хамгийн стандарт юу гэдэг нөгөө дооз гэж үздэг. Тэгэхээр нэг би физиологоос нэг 500-аас 600 мг хойр илүү ялгаруулах үдээс үрдэм хамгийн санал гарна гэсэн үг. Тэрнээс 1000% илүү гарсан ч 500-аас илүү үрдэм гарахгүй шүү дээ. Хүмүүс ингэж бодд юм билээ бас. За би 7 хоног 250-аас анхны шат юм ялангуяа 250 мг авах хэрэгтэй байвал би 1000 мг явахчвал би илүү үрдэм гарна гэж бодсон. Тэрс ямар ч ялгаагүй. Адилхан үрдэм гарна. Гол нь тэр булчингийн уралтыг бүр хурдлуулж чадахгүй. Тэр чинь хангалттай хурдан ургана. Юу гэдэг вэ? Ердөөсөө хор нөлөөл илүү хурдан ялгарна. Биед авир муу. Тэр чи одоо хүний бие чи одоо ингээд рецепторууд чи андроген рецепторч хүлээж авч чадахгүй амар өндөр дозоор засаагүй юм чи бас асуудал үүсч болно тий. Тэгэл бас юу хэлүүлтийн 250-аас 300 л гэж хэллээ. За 250-аас 300 мг байна. Энэ бол хоёр дахь курс юм шиг байна. Хоёр дахь курс юм шиг байна. Хоёр дахь курсын дээр манайхан яасан бэ гэхээр нэг хүн тэмцээнд орох гээд бэлтжижсэн чинь хоёр дахь курсын дээр нийт тун түрүүн 200 300 гэсэн шүү дээ. 2.5 г байгаа байхгүй юу? 2.5 г бүх 2500 мг гэсэн үг. Миллиграмм. За. Тэгээд стак бүр. Тэнцээ нөгөө тремрийн байж болдог бүх юмнууд байгаа байхгүй юу? Тэг хоёр дахь курс шүү дээ. 2.5 г. Хин талаар юу гэж бодож байна? Ийм юмнууд байгаад шүү дээ маань. Мэдрэл мутал гэж хэлсэн. Мэдрэл мутаа биш гаднаас мэдлэг мутаа хүн л дээр хүн зөвлөж байгаа. Эсвэл одоо яаж хэлэх вэ? Ашиг тэр хүн өөрөө зарсан дарддаг гэж юм аа тий. Тэгэхээр олон юм шах га тэгээд тэрийг бүгдээ хэрэглээ. Тэгэл мөнгө олно. Хоёрдугаар өөрөө мэдлэхгүй. Тэгээд хүний эрүүл мэнд хайрлахгүй хойд л гар гэж хэлсэн би. Миний хувьд болохгүй шүү дээ. Хүн хэд мөнгөж босч ингэж ажид байгаа хүний гэж баг багаар алах гэдэг юм шиг л тийм ээ. Ийм өндөр доонтор гэж юу гэсэн үг болохгүй шүү дээ. Анхны цайклын дээр анхны хэдэн жил яадаг цайкл тромболонч хэрэглэхгүй. Тромболонч бол хаана тий хамгийн хүчтэй байдсан баг нэгэн ч хамгийн хотоодонд ээлгэнд хамгийн хачаал авдаг баг одоо нэг ураалын юмнуудаас баг ураалын юмнуудтай л ойролцол өндөр юу адаг та яг үрдэн амар байдаг ч гэсэн гэхдээ амар хор нөлөөтэй гэж үздэг тий. Ийм өндөр бол арай биш. Би бол амьдрал дээр би нэг тэмцээний үеэр нэг 500 мг хамгийн өндөр би нэг тассан нэг за би нэг яг тодорхой яа хэлв. Би гэхдээ нэг за 500 мг тестостерон авч ирсэн. Тромболон нэг 600. Тэгээд нэг мистрол мастеронто гэхдээ 2 хоногт нэг удаа гэхэр чинь нэг 7 хоног 400 болчихоо. Тийм марны ойролцоол нэг тийм хоёр хагас. Гэхдээ бүр хамгийн эд бодис миний нэг сайн байсан олон одоо 4 5 жил хичээлжсэн хэд тэмцээнээс нь тэгвэр л би тийм дозоор ердөөсөл баг явж исэн байна. Гэхдээ анхны шатанд бол би хизээж нэг тийм өндөр яаж аваагүй. Зүгээр нэг тестостерон тэр стандарт шүү дээ. 7 хоногны удаа би тэр 250 мг ал хийдэг байсан. Тэгээд анхны цайклууд дээр нэг хүнд юм явахгүй байсан. Тэгээд дараад нь жоохон угаасаа ойлгомжтой тий. Level up хийх тусам жоохон тунгаа нэмдэг байсан. Тэгтээ бүр амар галзуу биш. Би бас нэг тийм жоохон амьдаа хайртай хүн шүү дээ. Бас нэг жоохон эрүүл мэндээр анхаардаг. Юу н амьдаа хайртай байхгүй болохгүй. Яг тэгэхээр түрүүний кейсний үр дүн юу болсон гэж бодсон. Нөгөө л битүү яр харалсан зарай мууцсан дотор эргэтнүүд хордсон дийл үлдэж байгаа байхгүй. Тэгээд тэр хүн бол одоо баг хагас жил шахуу эмчилгээ хийлгэн. Тэгээд асар олон сая төгрөгийн зарцуулна. Тэгээд тэрний ингээд нэг юм буруу ч юм уу тэний зөвлөгөөний асуудал байгаа байхгүй. Ялангуяа ингээд түрүүний хэлж байгаагаар юм зарж байгаа хүн бол тэр хүний юмаа зарах гэж ихийг зарах гэж л хичээн тийм. Юмыг зарах гэж хичээн. Одоо жишээлбэл би зөвлөгөө өгдөг хүн тийм. Би зөвлөгөөг л зарах гэж хичээн шүү дээ. Аль болох. Тэр чинь миний бизнес учраас аль болох олон хүн аваасаа л гэж бодсон тийм. Тэр юм зарж байгаа хүн тэрийг л бүр улам илүү шахах гал улам олныг шахах гал тэгэл үнэн удлаа юм яриад яваад байдаг байхгүй. Энэ чинь том асуудал. Харин энэ чинь амар том асуудал. Тэгэд яг тэр авч байгаа хүнээс чи өөрөөсөө бас нэг тийм хэнэхгүй байдалтайгаа яг тэр ийм хортой бодис өөрийнхөө биеийг шахаж байгаа бол ердөөсөө бүх юмаа сайн шинжилж лавлаж тэ мэддэг хүнээс чам шиг одоо мэддэг хүн байж тэ зүгээр л тэр 50 60 50 мянгаар зөвлөгөө 50 мянгаар зөвлөгөө 50 мянгаар ингээл зөвлөгөө өгөл нэг цаг уулзалт нэг гоё зөвлөгөө аваад нэг тодорхой хэмжээний мэдлэг авч яана гэсэн тийм үү. Бид нар ч гэсэн одоо ярьж байгаа юм чи одоо үнгүй мэдээлж та энэ үнгүй мэдээлж. Одоо энэ бол үнгүй л үнгүй би өөрийнхөө бүр бодиттой өөрийнхөө биен дээр би турсан юм амар ярьж байгаа болохоор би одоо баг 8 жил
хэрэлж байна. Тийм баг 8 жил. Би тэгэл ирүүл байгаа. Би үнэхээр ирүүл. Яг хөө өндөр дозоор явахгүй байгаа одоо тийм яг нэг тийм форм барих тийм гоё нүдэнд харагдах нэг тийм дозоор л явж байгаа. Тэрнээс хойш би 3 жилдээ 4 үйлрэлэвэл дандаа шинжилгээ өгнө. За тус үтхэн байвал тусаа яа одоо гойжуулна өгнө гэх үдэ тийм янз бүрийн шинжилгээ хийдэг бол хийдэг. Миний өөс суналт ойлгомжтой удмын бас эсэ батг хаяагаар нь батг бол хоолноос хамааралтай юм лээ. Үнэхээр хамгийн хоолоо би цэвэр идэхээр амар гоё ярис гоё. Хоолоо бохор идэж эхлэн те. Өхрийн би өхрийнх махсаа идэж байгаа. Өхрийн махыг их хэмжээгээр идэхээр миний биед ирэх хор яар гард юм байлаа. Тэгээд гадуур нөгөө KFC эднес идэхээр бус ингээл гэрээ би ингээл гоё ингээл хасан штэ те. Өөрийнх нь контент нэг зорилттой юм байвал хасгаар ирүүл шууд хоолоо идэж эхлэхээр миний батгах шуул ч юм уу арьсны кондишн л илүү сайжирдаг. За үргэлжлэх хугацаа. За пропионатаа сонгоцсон байна. 7 хоногт 200-аас 350 мг юм байна те. Хэр хугацаанд үргэлжлэх вэ? За нэг 10-аас нэг 12 7 хоног л болно. Яг бүр удаан үйл 16 7 хоног болно. Гэхдээ бүр богинохын цайклууд ямар ч юугүй. Яаж хэлэх вэ? Нэг үрдэн байхгүй нэг 8 7 оны дотор нэг амар болчих юм асахгүй шүү дээ тий. 2-аас 20 нөлөө өгнө. Угаасаа PCT хэмжээ. Өөрөөр нэг тийм процедур одоо нэг тийм стандарт зохицсон байна шүү дээ тий. Нэг 10-аас нэг 16 удаа хийж болно. Гэхдээ анхны цайглалтэй анхны шатны нэг одоо нэг хэдэн жил хичээлсэн байх хүн байна шүү дээ тий. Би тийм хүнийг ярьж байгаа шүү. Зүгээр нэг шууд фитнес хичээлээд байж байгаа хүн биш. За нэг доод нэг гений бас нэг юм байна хаашаа. Нэг хүн гений хийх гаргалын 2 хагас юм 3 жилийн дотор амар хурдан тогтчихдаг юм хүмүүс байт юм нөгөө миостатын амар бага ялгардаг тийм хүмүүс гентэй хүмүүс гэж үзэн штэ. Наад шиг жишээ ген мутан бол 5 6 жил чижсэн. Амар удаан нөгөө гений хийх зарлага тогтдог. Амар удаан үр дүн гардаг хүн байна штэ. Тэгэхээр хүн хүнээс бас шалтгаална тий. Өөрөөс өөрийнхөө нэг агуу гоё гентэй гээд 2 3 жил хичээлээд 18-аас 21 22 хүртэл хичээлээд амар гоё болсон залуу цаашаа тэмцээ орё жоохон ингийн гэдэг л ердөөсөө өөрийнхөө шийдвэр шүү дээ 22 настай залууч нь тэгэл том хүн гэж үзэж штэ хөлөөр. Тэгээ тийм хүн бол ойно гэхдээ амар сайн юм шинжилээд одоо миний хэлж байгаа тий та нар хоёр хэлж байгаа шинжилгээ өгчих бие сайн харчих тий ямар ч асуудал юм тэгвэл мэддэг хүнтэй уулзаад тэгээд чамар ч юм уу өөр нэг таныг сайн мэддэг хүн байвал тэр хүнээр заалгачих. Өөрөө битээ хитэж яаж юм гэж хэлж байна. Миний яг нэг даваа тал би нэг гадаад хэлтэй амар сайн хөгжсөн утгаас би ингээд мэдээл авч явах би тэрийгээр амар уншаад тэгээд би амар айцтай хэлчихсэн. Станоно ихнээс эхлээд баг процедураа явсан. Би шууд ингээл тромболон ингээл тэ амар өндөр дозоор хийж шийдэж үзээгүй. Айгаад бүр угаасаа мэдж юм чи тромболоны талаар уншсан бүх юм талаар уншсан болохоор би ямар хор нөлөөтэй энэ ямар юм болох юм ирээдүгөө бодохоор тэгээд би ингээд татгалцсан гэсэн. Би зэгтээ тэр юм чинь баг 20 27 одоо илүү ойролцоогоо 27 26 насны дээр л би нэг сонирхож эхэлчихсэн. Тэгэхээр бас нас жоохон олон дэш болохоор нэг хүн чинь бас нэг жоохон ухаан орчих шүү дээ тий. 17 18 нас гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр 17 18 настай залж үзвэл энэ юмнаас өвдөс хоол ээж тий. Болвол ойрын 5 эхний 4 5 жил бити хийрээл бүр яг тэмцээн орыг генэ тулчвал өөрсдөө л мэд. Гэтэл нас нь жоохон дээш явах хэрэгтэй тий. Тэгвэл зүгээр гэж бодож байна. Гэхдээ хэдлэхгүй л явал хамгийн зөв зам. За 17 хоног гэлээ тий. За дуусаад яах вэ? Дуусаад уу? PCT процедур. PCT гэдэг нь нөө пост сайкл терапи тий. Курсын дараа сэргэмж нөхөд цэврэж их үү тий Монголоор. Имчилгээл маяг гэсэн байна. Та нарын биоорганизм чи ердөөсөө алаадас баад штэ тий LHC тестостерон бүх юм чи ердөөсөө л одоо хүний бие физиологийн нормоос шал ондоо ялгарч эхэлж штэ ойлгомжтой байнгын юм олон хэмжээний уурга маха бэлтгэлийн ачаалаа ингэж яах гэж хүний дотор ихнүүд амар ачаал авна тий гаднаас бид нэр LH FSH блоклцсон яад гаднаас синтетик тестостерон орсон болохоор цусны гүлэнд шууд тохиолдол гаднаас синтетик юм орохоор шууд өөрийнхөө үйл ажиллагаа зогсоохоор бид нэр төмсөг дарихны үйл ажиллагаа өөрийгөө ингээд нэгийн хоёлоо зогсон штэ тий тэгэхээр тэр хоёроос сэргэн энэ хоёр сэргэж дараад нь буцаад төмсгээс эргэж тарихад эргэж эрд авраа буцаад ярлах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм процедурд бол ердөөсөө за би миний хувьд бол яг ямар юунаас дуусгасан юм тий. За пропионатор дуусгах юм бол 2 хоногийн дараа ердөөсөө төмсгээд хэлээд тэгээд төмсгээд хэлсэнгээс шууд нөгөө кломифена хийлж олно. Тэгээд яаж хэлэх вэ? Нөө юу ганатропин
5000 аюуд бол хангалттай гэж бодож байна. Анхны цайклын хөнгөн байсан бол 5000 аюудаа 5 хуваагаад 1 мг мосонд жиггүй. За 2 мг мосонд хариулвал тэгэл нэг 5 задлахаар нэг 0.4 мг-аар 1000 аюу шүү дээ. Нэг 3 хоног нэг удаа хийгээл төмсгэй гоё сэргэн. Тэр сэргээжсэн үеэсээ хойш шууд кломифен тархины үйл ажиллагаа сэргэн. Тэгэхээр тархины үйл ажиллагаа сэргээр төмслөгөө шууд тохиолвог. Одоо сперма нөгөө юугаа тестостерон үйлдвэр гэж тохиолвог. Тэгэхээр ингээд нөгөө процесс чинь ингэж явж байгаа шүү дээ. Тэгэл нэг ойлгомжтой пропенат сүүл тарьсангаас хойш та нарын биеийн чившээд өөрийнх нь тестостерон ялрааж эхлээгүй үед чинь нөгөө эстроген гормон чинь жоохон өндөр авах гэдэг шүү дээ. Эстрон эмхтэй эм даавар шүү дээ. Тэрийгээ жоохон дарахын тулд летрозол хэрэглүүл одоо хамгийн орчин үед летрозол гэж би судалсан байгаа. Тэрийг л хэлж үл зүгээр. Одоо тэр тамоксифен, нолвадекс чинь өртөөсөө жоохон одоо хуучин олдскул л явж байгаа. Тийм. Генод бол тамоксифен хэрэг болно. Юунд? Генод чинь летрозол хангалттай шүү дээ. Летрозол болно. Хоёлаа болно. Гэхдээ тамоксифены үйлчлэл нь бол ердөөсөө нөгөө летрозол чинь юу вэ шүү дээ. Тамоксифен чинь ердөөсөө нөгөө дарчдаг шүү дээ. Нөгөө эстрогены чинь жоохон дараад. Нөгөөд чинь бүр үйлдвэрхийн жоохон яг үйлдвэрж байгаа хэсгэн дээр ингээд чаг дарчихгүй. Тэгэхээр нөгөө юу чинь шууд эстроген чинь шууд буурчин гэсэн үг байхгүй. Амар тэгээд аминсан баталгаатай л одоо летрозол нэр уншаагүй эсвэл нэг тэрийг сайн сонсоод байгаа. Одоо подкаст бодигийн подкаст аяа сонсохоор пост цикл нэр летрозол амарсан л гэж үзэж байгаа. Тэгэл нэг сарын пост цикл хийхдээ кломифен 30 хоног ууч летрозолоо нэг тодорхой юм бас нэг хэдэн хоног 20-30 хоног ууч л да тий. Тэгэл нэг ууж дуусгийн дараа нэг 7 хоногийн дараа нэг шилгээ өгчихгүй. Тэгэхээр хүний бие организмд одоо яаж өртөрсөн, яаж нэмэгдсэн те ямар болсон бас нэг тослууд хийж болно те илгэний үйл ажиллагаа сэргээхтэй тэр лив 52 ч юм уу эсвэл нөгөө тутка ч юм уу янз бүрийн тийм нөгөө сэргээх дотор хотуудын одоо үйл ажиллагаа сэргээдэг янз бүрийн юм дээ шүү дээ тослууд дээ шүү дээ амино комплекс ч юм уу тэр нөгөө пантоген ч юм уу янз бүрийн олон юмнууд нэг тийм биш дээ тэрийг глютатион гэсэн те бүх цэ витаминтай хас хийдэг тэр амираас модонд Европт байгаа. Тэрийн бүгдийг хэрэглээ дараад нь тэгэл авшин нэг бас нөө тестостерон даавар гормон дэмжиж асгууж болно те бас сэргээхийн амир нөлөөлнө. Тэгэл нэг сар нэг 7 хоногийн дараа анхны цайклын дуусгийн дараа нэг таны шилгээ өгчихгүй. Тэгэл бид нэр цаасан дээр харагдана те. За айлж сэргээсэн байна уу те FSH зүгээр болсон байна уу норм биш ээ биш яах юм те шууд шийдвэр гарна үү те. Биш нөгөө ганатропын өөрчлөлөх үү эсвэл кломифен уух уу те ийлэг бүр ч юм шээ алаатаас бат ч юм буурсан байна уу тэрийг харж агаад дахиад имчилгээ сонгох уу эсвэл окей болсон бол бараг дараагийн цайклгаа ready болсон гэсэн үг шүү тийм биз дээ. За кломифен хэдэн наач 20 мг 50 байдаг л нэг таблет нэг орол нэг ууж ивэл зүгээр. Хэр хугацаанд 30 хоног. 30 хоног. Тэгээ цайклаас шалтгаалсан. Удаан цайкл гэвэл жоохон бас тий удаан юу уужсэн бол бас сэргээх жоохон процедур чинь жоохон удаан ширнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг ганатропын ердөөсөө цайклын дундуур хийж исэн бол бас нэг өндөр тий нэг удаан жил тий 2 жил ч юм уу хийсэн хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр ганатропын дундуур хийжсэн бол яг цайклын дараа нэг 10,000 аюу бас нэг хэрэглээд тий тэгээд дараад нь шилгээ өгвөл илүү сайн гэж бодож байна. Тэгэхээр амар удаан хугацаа хэрэглэсэн байгаас тий. Би одоо тоглоомжгүй нэг жил бараг 5-4 сар цайклын дээр байна. Гэтэ доошоо дэше моуст хинтэй хаяа 7 оны 2 сар нэг тестостероны даврааны 250 мг давгын тийм нөгөө хөнгөн моуст хийж байгаа шүү дээ. Ердөөсөө жоохон хөнгөн тэрнээс жоохон доошоо буучна. Тэгэл нэг 2 сарын дараа жоохон нөгөө форм хадгална шүү дээ. Болоод ингээл булчингийн масса чанараа алдна. Жоохон нэг том байдлаа алдна. Гэхдээ яг энгийн хүнээсээс илүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд дараад нь 2 сарын дараа дахиад жоохон юм нэмэн тэ. Тестостерон жоохон нэмж болно. Тэгээд болденон нэмж болно. Янз бүрийн хөнгөн юмнууд хийж байгаа. Би нөгөө тэмдэг бэлж байгаа болохоор заавал нөгөө тремболон юу гэднээс нэг шаардлагагүй байгаа. За дүгнэд дахиад нэг хэлчих тий. Тэгээ чи нэмэд хэлчих. Чи өөрийнхөө бас процедуртэй юм байлаа тий нөгөө PCT-гийнх. За яг PCT хүн болгоно бас жоохон өөрөөр байгаа. Тий. Саний ганатропин кломифен энэ явууллаа. За дараа нь шинжилгээ өгөх нь тестостерон нэмэгдсэн байна үгүй нь шалгах нь. Давхар илэг дотор хэднүүдээ үзүүлэх нь тий. Тийм байна үгүй нь. Хэрэв өөрчлөлт байх юм бол дахиад нэг илэг имжлэх юм хүү зүйлүүд хийд юм байна.
За ингээд ерөнхийдөө бол анхны курс бол ингээд дуусчлаа. За одоо нэг асуулт байна. За чиний хувьд бол одоо энэ эм тарианаас юу н хамааралтай болсон уу? Хамааралтай би нөгөө Донтсон уу? донтсон. Ердөөсөө донтлын мэдрэмж өгд юм аа. Одоо ердөөсөө энгийн байдлаар анхаарч чадахгүй юм шиг санагдсан. Насаараа бараг хэрэглэх юм шиг. Гэтэ яг хөө би бас нэг жоохон жижиг байж чаддсан юм байна. Яг хөө тэр ердөөсөө миний хувьд бол нэг тэртэй биш. Гэтэ би өөрөө бас давж чадсан шүү дээ. Гэтэ хүмүүсийн бас ярьж байгаа тийм өө яац ингэсэн ингээл нэг жоохон тийм үг хайдаг хүмүүс шүү дээ. Тийм жоохон жижигэрчэн бол энэ тийм үн би тэгдгээс одоо яг нас тусамтай ижлэгээр жоохон гайхуу хүлээж авдаг нэг хүний нэг жилдээ илүү туршлагатайгаар тийм ухаан усуудаар тэрнээс хамааралцсан чаддсан байлаа. Бас нэг юм байж шүү дээ. Нэг жоохон тэмцээн мэд орчод дараа жижиг шууд хурж ирэл би жижиг харагдаад байна уу? Яасан? Гэл тийм пистакууд нэг гэж нэг гачин ингээд нэг бүрийг даварцсан. Зүг юу ч хэлээ хаач би жижигэн байц. Яасан сонирн харагдаад ингээл нэг харилцаа чи өөрчлөд ингээд нэг тийм хүмүүс байд шүү дээ. Би бүрт бодыг тийм дүндээ хүнээс харсан. Амар тэнэг. Би юу ч хэлээгүй хаа зүгээр л ойлгоно би ойлгож байгаа юм гэж юм чи. Цайкла хэрсэн, дууссан, жижигэрсэн тэгээд би надаа ямар ч хэлгүй зүгээр л харьцаж яхад асууж өөрөө ирээд асуугаад тэнэгтэй бүр хэрүүлүүдээ тийм малнууд байд шүү дээ. Би бүр хэлнэр сарч хэлэх шаардлагагүй бас мэддэг л үү. За тийм байгаа. Миний хувьд бол ердөөсөө би сурцсан байлээ. Өмнө би нэр өнгөрсөн жил 2 жилийн өмнө би шивээс ээжсэн, өсөө суулгаж исэн те. Тийм үе дээр би ердөөсөө 11 сараас цайклаасаа буугаад 12 сарын сүүлээр би нөгөө хахлаандаа бэлгээд юу ч хэрэглээгүй өөрөөр яваад тэгээд дараад нь хаалгааны дараа нэг сар хийж болохгүйсэн. Тэгээд нэг сар дараа өөрөө натуралаараа жоох өөрийгөө сэргээд тэгээд хад нэг жоох юм хэрэглэж 4 сар би юм хэрэглэхгүй явж исэн. Гэхдээ яг 3 сараас эхлээд амар сайн. Үнэхээр би шал унд болсон. Юундэ гэдэг бол амралт амар сайн. 50 унддаг байсан. Зүрх ингээд хаа ингээд доголдоод ингээд дүнгээл амар хүчтэй цохоод хүлэрдэг. Одоо би амар хүлэрч штэ. Тэр нь ч багассан. Миний би амар 50 болсон байлээ. Тэрийг би анзаарсан. Тэгээ нөгөө тестостерон давраг хэрэглэж байгаа боломжтой эрэгтэй хүн чинь нөгөө жоохон агрессив гэж тэ. Тим юмуд амар тавьсан. Би яг юун дээр анхаарсан Гоку тэр үдээс жоохон байсан нэглээ сахалгүй хөчтэй. Гоку чарлж олж хаад би яг юм хэлж байгаа жоохон тийм надаа амар юм. Одоо ч гэсэн ингээд би жоохон юм хэлж байгаа. Жоохон хүүхд ингээр ингээд жоохон дотор ингээд амар стресстэй байж штэ. Тэр сүүлийн 3 сарда яг ингээд биш 1 сар ингээд натуралаараа явж хахад би бүр no problem. Чарлаад ойрлуулсан. Үнэхээр ууралдаг байсан. Тэр би амар андарсан. Би их нэрдэж хэлсэн. Эсвэл би нэрэ тэр үедээ би амар гоё тайван байсан байлаа. Нойр урддаг, амар амардаг. Бүр ингээд босохоор тий бүр амьдрмаар санагддаг байсан. Одоо хаяа ингээд юм хэрэглээр ингээд ядраад мэдгүй их өөртөө хитрхийг ачаал өгөөд идэв гэж магадгүй бас тий бас хүн чинь бас жоохон шуналтай шүү дээ тий бүх юмдаа спорттой шуналтай дуртай болохоор амар хичээлдэг. Бизнесээ одоо эхлэхгүй ингээд амар ядардаг тарихаараа тэрэндээ чийж магадгүй гүжиж магадгүй. Гэхдээ би тэр үед амар гоё байсан. Тэрийг би илж чадна. Стероидаас буугаад 3 сарын цаашаа амар 1 сар амар гоё байсан. Тэгээ донтуулдаг бол үнэхээр донтуулдаг. Чи боддоо энгийн тестостеронтой хүн гинт юм тариад хийлэхээр амар хүл тавал амар хүчтэй болол амар тийм өөртөө ихтэй болохоор нөгөө тархинд амар нөлөөлдөг. Амар нөлөөл. Тэгээд нөгөө өөрийнхөө жижигхэн байхаа байдлаа харж чадхаа болж хүн зөндөө байт юм бэл. Тэмцэн ч гэсэн бэлж байгаа амар зузаан жишээ том залууч ордон шүү дээ. Тэд нэр амар жиндээ найдад юм шиг л жин бухаар нөгөө тарих нь ингээд шууд сигнал өгдөг. Би жижигэрж юм би жижигмээргүй юм гэл тэгэл тэмцэнтэй зузаан тий гүлээр орчдөг тийм тамирч байж шүү дээ. Жиндээ найддаг гадны байдлаас биш. Тэгэхээр жижигэрч чаддаг хүн зөндөө. Би бол сурцсан. Би бол боллоо гэж бодож байна. Яг насны юм байж магадгүй. 20 хэдэн настай очроо чи ийм асуул би чамд өөр хариу өгсөн байх яг уу. Одоо бол би хэрэглэхгүй ч гэж болно. Гэтэ би өөрөө дуртай. Миний би чинь тэгэл би яг уу бусдыг бодвол жоохон бас тий нэг миний амьдралын одоо яаж хэлэх вэ? Мөнгөөрөө жоохон илүү болчихоор нөгөө шинжилгээч өгч чинь ингээл байн ингээл өөрийгөө хянчинтэй тусал хийж чинь ядарч байгаа үед амарч чинь сайн тий. Тэгэхээр тийм байгаа болохоор надаа илүү хэлбэрэж магадгүй. Ингийн бодигийн тамир чинь нөгөө хувийн засаж заавал цаа мөнгөний араас байн гэхгүй юм тий. Шинжилгээнд мөнгө харамлна ийм олон юм байна шүү дээ зүйлүүд шүү. Тэгэхээр тэрнээс иж бас магадгүй. За тэгэхээр ер нь бол үзэгчтэй хэлэх гээд байгаа зүйл бол донтолт бол өгдөө шүү. Амар үү. Хамааралтай болно. Болно. Яагаад тэгэхээр юмтай бэлтгэл хийх
нэг ондоо нэг одоо Хаардах бай гаднаас чамаа харж байгаа байдал ч асуундаа. тэг харагдж байгаа байдал ч гэсэн шал ондоо. Тэгээд тэр нь ингээ бүгд байхгүй болно. Буцаад натуралаараа хийхлээр айгүй хэцүү болно тийм. Ийм их сэтгэлээр унаа тэгээд стресс дааврын хамгийн гол нь бас тийм. тэгээд дээрэс нь өөхлөөд эхэлнэ. Эрчимтэй өөх нэмээд эхэлнэ. За энэ бүгдээс гадна нэг зүйлийг би айгүй тодорхой хэлжмээр байхгүй. Энэ бол дэлхийд дээр хаач ямар ч блогер ярихгүй байгаа. Ямар ч одоо дотоод шүүрлийн эмчтэй андрологчд ерөөсөө ярихгүй байгаа нэг асуудал байна. Ер нь бол нэг курс биш үү? Хэрэглэсний дараа өөрийн тэр байгалийн тестостерон эдэж нөрөндөө буцаад хуучин төвшөндөө очихгүй байгаа асуудал байгаа. За энийг бол би ингэж ойлгоод байна. За лейдиго сертоли гэсэн үг шүү төмсөнд гэдэг тийм. За тэр бол ингээд курс явж байгаа хугацаанд тэр лейдиго сертоли 2 жоохон багасаад цөөрөөд тэр төмсөж жижигэрж байгаа шүү дээ. За тэгээд тэр буцаад нөгөө нэг PCT хийх явц ч гэдэг юм буцаад нөгөө курс дуусны дараа яг хуучин анх байсан шиг 100% байж чадахгүй байгаа гэж. Тэгэхээр нэг өсөндөө ингээд тэр эрхтнийг жоохон муудагцсан тэгээд буцаагаад та бүр сайн болох боломжгүй байгаад байгаа. Тийм учраас курс хэрэглэж байгаа хүн бараг насан туршдаа ордог гэж бас хэлэхэд буруудахгүй бах тий. Буруудахгүй бах. Одоо юу гэдэг 5 жил, 10 жил, 20 жил ч гэдэг юм уу. За тэрний дараа бол зайлшгүй одоо тестостерон хэрэглээл явна. Тийм. Насан туршдаа хэрэглээл явна. Тэгэхээр тийшээгээ орох ч хүмүүс маш сайн бодох хэрэгтэй, маш сайн юм судлах хэрэгтэй. Тэгээ 10 дахин бодсны дараа л тийшээгээ орцоогоорой. Тэгэхгүй бол ерөөсөө одоо орчин цагт бол тэр би түрүү хэлээд бүгдээрээ хэрэгэлцгээе. Бүгдээрээ ийм гоё болж маск бүгд яа тийм гоё болцоо гэдэг. Ийм сэтгэхүй бол буруу шүү. Натуралаар бэлтгэл хийх бол хамгийн бэст хөтөлбөр тий. Бэст хөтөлбөр. Эрүүл мэндийн хамгийн сайн. Гол нөгөө нэг бодибилдингээр хичээлж байгаа хүмүүс бол ямар ч эрүүл мэндтэй холбоотой байхгүй. Яг ингэж байхгүй. Нөгөө бодигийн тамирч юм зарна шүү дээ тий. Нэг компанид хамаарч шүү дээ. Энэ спортын эрүүл мэнд та хамаараа нэг үгнүүд хэлж штэ. Фитнесээр хичээлдэг бодибилдингийн эрүүл мэндийн юу энэ бол эрүүл мэндийн спорт шүү гэдэг. Бодибилдинг фитнесийн тэмцээн ордог хүмүүсийн амьдрал нь эрүүл мэндтэй ямар ч нэг нь бол хоолны дэглэм яг эрүүл иддэг. Тэрнээс хойш хэрглэж байгаа бодис нь бэлтгэлээ хийж байгаа усын хасалт нь өөхийн байгаа хэмжээ нь бол эрүүл мэнд биш. Хүний бие организм 3%, 4% руу буухаар хүний биед амар эрсдэлтэй байдлаар хүний баг үхэх гэж байгаа юм шиг өөрийгөө хүлээж авдаг. Яг л нөгөө өөхийн хэмжээ ерөөдөө тодорхой хэмжээд нэг 7 муу яг хүн организм шалгах 10% гэж бодъё л да. Тэрээс бууж ихлээр хүний бие шууд гаднаасаа тохиол өгч байгаа. Би аюултай байдалд байна. Миний бие организм удаашруулъя. Би удаан амьдрахын тулд хоолой бага идчихээн те. Тэгэхээр хүний бие организм улам өөрийгөө бууруулад улам өдрийн туршид бага калори авах гэдэг байхгүй. Тэр хүний бие амар одоо өөхнөөсөө биш бус эсгүүдээс энерги аваад идэх байхгүй. Тэгэл ядарна, даралгаа буурна. Дааврын одоо тэнцвэр шаална. Эмэгтэй хүн ялангуяа бүр амар хүлээж авдаг штеп. Бикини тамирч нар ч хэдхэн жил тайзнаар гараад бүгдээр хаалга болдсон. Ягаад гэдэг вэ? Сүүлдээ юм хэрэгсэн ч яасан ч биеийн даахаа болчдөг байхгүй. Тэгээд чи андааруул та нар ч гэсэн одоо үзэж маш олон тамирчид гарч ирээд алга болоод аим хурдаалал гарч ирээд алга болоод тэгээд сүүлийн үед бас нэг юм харавсан тохиолдол байсан. Монголд шүү дээ. Харавсан залуухан залуу. Тэгээд би тэрийг бол бас дахин сануулах гэдэг байгаа байхгүй. Сайн бодоорой. Тэгээд ийм кейс бол ингээд яваад байгаа шүү. Тэгээд сошиалор амар сүртэй яригдахгүй яадлан хөөний нууц учраас тэгэл чимээгүй ингээл дарагдаал ингээ өнгөрчтэй. Тэгээд ядаж нэг эцэг ихээ харчих хэрэгтэй байх нь шүү дээ. Хоёр талаасаа харавж исэн үү, тэгээд зүрх судасны өвчтөй хүн байсан үү, үгүй юу, тэгээд аавын талаас байсан үү, удмын өвчин байна уу, тийм эрсдэл байна уу гэдгийг ядаж ингээд мэдчихээд тийшээ орооч. Тэгэхгүй бол одоо ийм эрүүл мэндийн асуудал гараад байгаа шүү. 10 дахин бодорой л гэдэг дахин. Тийм шүү дээ. Угаасаа сайн бодож юм хэрэглэх болохгүй шүү. Ердөөсөө л хүний зорилго тий ямар яж байгаа тэрний одоо тогтоогоод тэгэл яахыг хаар. Би яг хэлвэл миний үед мөнгө олддог байсан би зээч ингэж яахгүй өөрөө зоохгүй. Зоох ч гэж ингэж ямар яахгүй. Нэгдээд гэхдээ яг
нэг юм хийж гаднаас энэ чинь угаасаа хортой юм чинь хийж байгаа юм чинь бас нэг талтай ашигтай байвал бас ядаж Ядаж зүгээр ашигтай мөнгө байвал. олоод байвал бас л би ингээд хараад байгаа. Яа хар идэв медалтай юм чи тэгэл амьдрал нь дээшлэх байгаа ч тийм. Тэгээд тэрийг нэг гонших нь бол үйлэл яваад байгаа хүмүүсийг нэг ойлгохгүй. Өөрөө замаа сонгосон байд тийм. Би ч гэсэн тэмцээн ингээд замаа сонгоод тэмцээн ороод ирсэн бол бас адилхан гоншно тийч магадгүй. Би тэгтээ тэмцээн сонгоогүй. Би бизнесээ сонгосон. Эрүүл тарихаа илүү хөгжүүлж амьдралын хэм маягаа илүү сайжруулах гэж тийм. Жохон левел ап хийл та тийм. Тэгж л би одоо ийм төвшин дээр ингэж одоо явж байгаа. Тэр хааш тэмцээн байг ороод исэн бол би тэр тамирчин хүмүүсийг муулаагүй л тийм. Тэгтээ бас мөнгө олж явал сайн гадаад шиг тий. Гадаад шигт мөнгө олдог гэсэн яах вэ? за энэ үрэл хөлөө ярилцлага өнгөрөх үү. Ямар ч гэсэн төгсгөлт нь хэлчих. Фитнес бол эрүүл мэнд мөний хувьд бол мөн яалтчгүй. Яг зөв. Анаболик стероид ороод ирэх юм бол тэр бол эрүүл мэнд биш. Тэгээд тийм хэрэгэлдэг хүмүүс эрүүл амьдрал ярихлаар утга учраа алдчихж байна одоо тий. Маш их болж байгаа. Тэгээ олон хүмүүс одоо гомдно. Одоо бидний хайдрууд бүр ихсэх л болтой ч үгүй. Уусаа зүгээрс хамгийн олон хамгийн олон хайдруудтэй. Тэгээ үний юм ярьж байгаа юм чи нөө ярихаар хүмүүс нөгөө юмгаа үүсгэхэд өөрсдөө ч ойлгохгүйгээр нэгдүгээр хоёрдугаар өөрсдөө нөгөө тэрүүгээр маркетинг гэдэг болохоор худлаа ярьж маркетинг болохоор тэр хүмүүс уурлна ойлгомжтой. Тэр хамаагүй. Тэгээ би үшин нэг юм хэлье. За RD Club-ийн пэйж дээр юм бичлэг орно. Комментэн дээр YouTube дээр бид нар үшээ нэг тань нэг юм задлаад тий ямар тремболон ч юм уу анавар ч юм уу инстрол юм уу янз бүрийн тим юм задлаад өшөө нарийн яри гэдэг бол тийм коммент бичээд үлдчих. Бид хоёр дэрийг уншаад хоёлоо бүр сайн. Тэгээ энэ дэр лайк дарчих шээ. Лайк дарчих чиг. Тэгвэл бид нэр дахиад та нарт гоё ингээд ийм одоо мэдлэгтэй тий өөрийнх нь туршаар би ердөөсөө над бүгд дэрний л баг хэрэгж үзчихсэн. Би өөрийнх нь туршлагын талаар хэлж олно. Би яг гүн мэдлэг дунд зэрэг гэж би нэг тийм нандрал юуны нөгөө кринологи юм чи биш. Тийм зүгээр л нэг анхны төвшин яад юу болдгийг мэднэ. Тэрнээс хойш миний бинд яаж хүлээж авсыг би хэлж олно. Хашаа бол яг илүү мэдлэгтэй тэр талдаа илүү өөрийнх нь нөгөө хобби тий. Болохоор илүү та нарт нарийн хэлж олно. Өөрөө ч нэг амар олон чи нэг олон цайклд орж байгаагүй тий. Нэг хэдхэн л байсан. Яг би бол чамайг бол одоо 8 жил олон цайклд үзсэн. Ердөөсөө туршиж үзсэн. Тэгэхээр би бол анаболик стероидыг 20 жилийн өмнө байдаг гэдгийг мэдсэн байгаа шүү. Би пост бүр метанабол гэж нөгөө юу штэ метанол штэ нөгөө имеруудыг тэрийг ууж яхад манай дэд нэг хэсэг л амар болоод би тэрийг ч би санаж байгаа 18 дэ 17 доо гэхэр чи бараг 19 жил тийм бас яаж сонсч ийсэн. За энэ удаагийн дугаарт оролцсон баярлалаа. Баярлалаа guys. Манайхан итгэхүй харуулаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.